Өндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Улаанбаатар гурлийн UB Rise амттай сонголт болон The Future of Lifestyle Tokyo Application ивентэдгээ ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэнд хүрч байна. За өнөөдөр Марат Төвшин бидэнд элсэнд нуугдсан соёл иргэншлийн өлгий хот Ур хотын талаар ярьж өгнө. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Тэгэхээр итгэгч бүрийн эцэг еврейчүүдийн өвөг гэгддэг Авраамийн төрлөх хот Урын тухай Эртний ном сударт ингэж дүрсэлсэн байдаг юм байна. Бурхны захиасаар эхнэр Сара хүү Исмаилаа авч Ханаанд очиж шин түүхийг бичин овог удмаа үндэслэхээс өмнө Авраам энэ хотод амьдарч байсныг Библиэд халдайн Ур хэмээн дурдсан байдаг юм байна шүү. Тэ харин яг тийм дурдсан байдаг тий. За тэгэхээр Ур хот бол мэдээж нөө соёл иргэншлийн өлгий гэдэг талаараа бас археологийн шинжилгээ ухаанд нэлээд алдартай байхгүй юу. Тэгээ Персийн булангаас Багдад хүрэх замын тий яг голд тоосхон балгас байдаг нь ер нь бол ингээ эзгүй зилүүд газар үжил шимгүү цүлийн ганц юм харуул хамгаалт гэлтэй байгаад байдаг. Тэгээ элсэн шуурганд нүдүүлж хурц наранд төлөгцсөн энэ газар бол тий юм чихүүц төрүүлэм. Яагаад вэ гэхэлэр Джек Лондонгийн аниргуу цагаан дайд гэдэг нэг юм өгүүлээд шүү дээ. Тэрний яг тэр энэ өгүүлбэр нь өөрөө яг байгаа юм шиг. Им ямар ч чимээ аниргуу үе ингээ шүнийн амтад уйлан те нам гүмиг ивдэг гэж байгаа байхгүй. Тэгэл нэгэн цагт хүчрхэг хот байсан энэ нураас үлдсэн юм бол одоо ердөө энэ. Харин 4000 жилийн тэртээ бидэнд яг ямар дүр зураг харагдах вэ гэвэл шаал өөр дүр зураг харагдаж байгаа. Хөгжиж цэцгэлж байгаа те Ур хот Европ мөрний зүүн ирэг дээр оршиж байгаа. Тэгээ цагаан шохоогоор буутсан байшин барилга, дэлгүүр мөхлөхүүд нь гудамжны хоёр талаар ингэж игэмж байгаа. Хөл хөдөлгөөн ихтэй зах худалдаа зээлийн газрууд нь худалдаачдын дуу хадантай. Найныг аваараа ийм ч юм байна гэх. Ажилчид өдөр шөнөгөө бориг бөхсгийлгүй ажиллаж цав цагаан ноосоор утсан ирнэ. Ховор бараа ачиж ирсэн усан онгоцноос хүнд ачаа буулгаж буй боолууд хөлөө дааж ядан те явхад модон гүр чахран дуурна гэх мэтлэнгээр те одоо чив чимээгүй аниргуу цагаан байгаа те аниргуу байгаа энэ хот бол яг тухайн үедээ бол олны хөл хөдөлгөөн те бужинжээс хот байгаа байхгүй. Одоо бас 1000 жилийн өмнө өнөөгийн Иракийн өмнөд хэсэг те Европт мөрөн байгаа ш те мөрний бэлчир тэгш дүүрэн тал газар сөндөрлөж байсан. Авраамийн эх орон Ур хотын тухай өнөөдөр бид нар яг ярилцж эхэлж байгаа байхгүй. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг Месопотамийн хамгийн алдартай хотуудын нэг нь Ур. Тэгээ Ур хот байсан. Өдгөө Багдад хотоос баруун өмнө зөвхт 370 км зайд байсан энэ их хотын тухай ярихын өмнө эхлээд Месопотам гэж яг ямар утгатай үг юм бэ те? Энэ үгийн талаарх юм ойлголтуудыг нэлээд сайн дурдах хэрэгтэй болж байгаа. За Месопотам гэдэг бол голын бэлчир гэсэн утгатай бөгөөд өнөөгийн Ирак, Сир, Турк, Иран орчмын хамардаг бөгөөд Европ мөрний Тигр мөрний хоорондох тийм бүсийг хэлж байгаа юм. За энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний соёл иргэншил үүссэн газруудын нэг. Энэ нутаг одоо бороо хур их ордог, хөрсөн чиглэг, үржил шимтэй газар тариалан эрхлэх боломжтой тул хүмүүс олноороо суурьшиж олон хот суурин үүсгэсэн ийм хүндтэй газар нутаг байгаа байхгүй. Месопотамийн хамгийн алдартай хотууд бол Ур, мөн Урuk, Лагаш, Вавилон гэх мэтийн хотод байгаа даа. Сая өнөөдөр хоёулаа нэвтрүүлэг үлж яхад Урuk гэж яанаас асуусан шүү дээ. Ур хоёр тийм бас андарагдах гэдэг. Энэ бол газар тариалан хот суурин дагатай эдийн засгийн харилцаа тэр дундаа худалдаа наймаа хөгжсөн бүс нутаг байхгүй. Энэ бүс нутагт хэдэн мянган жилийн турш те Шумерүүд хэмээх Шумерийн шаантах хүч гэл ингээл аягүй олон гарч ирдэг те хэмээх ухсаатан амьдран сууж хот улсаа байгуулж газар тариалан гар урлал худалдаа наймаа эрхэлж тэгээ Месопотамийн ард иргэд болох Шумерүүд энд аж төржсэн байгаа. Гэхдээ Шумерүүд яг хаанаас ирсэн бэ? Тэд яг хэн бэ гэдэг нь бол одоо хүртэл тодорхойгүй байгаа байхгүй. Ямар таач нийтийн тооллын өмнөх 4000 жилийн өмнө те одоо ингээд орчим зүүнээс буюу одоогийн Иран эсвэл энэтхийн хойд хэсгээс нүүдлэн ирсэн байх магадaltaй гэж судлаачид үзээддэг. Хачиргалтай Шумер хэл өөр ямар ч хэлтэй хамааралгүй. Хэлний тусгаар төрөл гэж тооцогддог. Шумерчүүдийн байгуулсан хотууд тэр дундаа урч бие даасан улс мэт үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэсэн хаантай, цэрэг айрамтай, бурхан шүтлэгтэй, хууль эрх зүй болоод татврын системтэй. Мөн тэд бурхтаа ихэд хүндэтгдэг шашинлаг ард түмэн байсан бөгөөд байгаль, одон орон, үржил шим, одоо ингээ үер устай цаг ууртай холбоотой олон бурхан шүтдэг байсан. Тэдний нийгэм маш нарийн зохион байгуулалттай хаад нь бурхтын ивэлэр төрдөг гэж итгэдэг. За яг ингээ эртний улсуудын
ер нь дийлэнх асуудал те хаадуудаа өөрсдийнхөө тэнгэрийн хүүгүүд бурхны ивэлэр төрсөн гэл ингээд үздэг. Яг энтэй л бас тэгээ адилхан санаа яваад байгаа те. Тэгээ хот болгоно нь ингээ асар өндөр пирамид хэлбэртэй энэ зиккурат гэдэг ийм ариун сүм барьж бурхтаа тэнд одоо ингэж бурхтаа тахил өргөдөх газар байгаа байхгүй. Шүмерүүдээс одоо ингээд 60 дугаартай 60 суурьтай тооллын систем бий болсон. Өнөөгийн цагийн одоо 60 секунд 60 минут те гэх мэтлэн 1 цаг болдог штэ. Градусын одоо 360 градус гэдэг одоо хэмжээ байгаа. Эдгэр ч гэсэн одоо ингээд шүмерүүдээс гаралтай байхгүй. Бас төмөр боловсруулах, ваар хийх, дугуй ашиглах зэрэг технологи те дугуй ашиглана гэдэг чинь тэрэг хаанаас үүссэн бэ гэдэг зүйл бас энтэй ингээд холбоотой болоод явцдаг. Бас эндээс эхэлсэн гэж үздэг. Энэ нутгаас. Тэр үүний зэрэгцээ шүмерүүд бол шаантаг үсгийг зохиосон бөгөөд энэ нь тэмдэглэл хөтлөх, хууль тогтоох, түүх бичих боломжийг олсноороо соёл иргэншлээ батлуулждаг хүм төрлөختний соёлд өөрийн гэсэн нэрийг таамагласан байдаг. За ер нь эрдэмтэн судлаачид янз янзаар л ярьдаг л да. Эртний хятадын ханз бол хамгийн эртний бичиг, эсвэл шүмерийн шаант бичиг хамгийн эртний бичиг гэл те гэх мэтлэнгээр яриад байдаг. Гэхдээ шүмерийн шаант бичиг бол дэлхийд дахин төгснөрөө хамгийн одоо нэг юм шинжлэх ухаанаар гэсэн үг та хамгийн эртний бичиг гэдгээр нэлээд алдартай яваад байдаг. Хууль засаглалын хөгжилд бол Месопотамийн иргэд те шүмерүүд ихээхэн хувь нэмэр оруулсан. Бөгөөд хамгийн анхных гэдэг одоо энэ Хамурапигийн хууль гэж байгаа байхгүй. Энэ хууль бол одоо нийгмийн зохион байгуулалт өнөөгийн шүүхийн системийн үндсийг тавьсан. Тэгэхээр одоо шүүх хурал одоо ингээд шүүхээр сурж байгаа шүүх гинэ хуулиар сурж байгаа хүн болгоны хамгийн анхны бас үзээд байдаг хичээлүүдийн нэг нь болохоор эртний одоо ингээд хуулийн хамгийн анхны үүсэл бол шүмерийн одоо хууль тогтоох төр бичиг анх олсноос эхэлж гарч ирсэн гэж яриад байдаг тийм. Мөн урлаг архитектурын хувьд бол зиккурат зэрэг сүм хааны оршуулгын булш зэрэг нь Месопотамийн соёлыг хэдэн мянганы дараач өнөөдөр ч гэсэн ингээд тодорхойлсоор байгаа. Товчхондоо бол Месопотамийн арт иргэд бол хот улсын зохион байгуулалт, бичиг үсгийн хөгжил, хууль, засаглал, урлаг, шашин, домог те энэ бүх зүйлээр бол дэлхийн түүх соёл иргэншилд асар их нөлөө үзүүлсэн. Бөгөөд өнөөдөр ч бидний хот төр, засаг те хууль, соёлын үндэс бол Месопотамийн үеэс эхлэлтэй гэж үзээд байдаг. Гайхалтай. Одоо яг нөгөө чи тэр нэвтрүүлгээ бэлдэж байхад соёл иргэншлийн үлгийн юм юм биш үү гэж яриад сая тэр чинь байгаа хэвээр тий. За арабын түүхчид ур хотыг бол хэд хэдэн янзаар нийлж тэмдэглэсэн байдаг. Жишээ нь ур буюу энгийнээр бол энгийнээр хот гэсэн утгаар нэрлэнэ. Мөн одоо Камарина гэдэг буюу энэ сарны хот гэж нэрлэдэг байгаа байхгүй. Учир нь нэгэн цагт энэ хотын гол бурхан нь бол Сим буюу сарны бурхан байсан. Араб хэлээр Зукар хот гэж бас нэрлэдэг. Зукар гэдэг нь бол битум буюу цемент гэсэн утгатай гэж байна. За тэгээ эртний шүмерүүд байшин, замаа, нунтаг шавраар хийдэг байсан тул ийхүү нэрлсэн байх магадлалтай гэж. Өнөөдөр ур хотыг Тел Эл Мукайр буюу шавар толгод гэж нэрлэдэг гэж байгаа байхгүй. Энэ нэрийг арабын түүхчид жишээ нь бол Ибн Аль-Асир, Ад Табари, Ал Масууди нарын бүтээлүүдэд те энэ түүхчдийн бүтээлүүдэд гэж дурдсан байдаг. Хотын үүсэл бол маш эрт ойролцоогоор бол нийтийн тооллын өмнөх 3800 оны орчим үеэс эхэлсэн гэж түүхчд үздэг. Хотын бүтээн байгуулалт, сүм, орд харш зэрэг барилга байгууламжийн ихэнх нь болохоор 2 дугаар одоо энэ Навух Ходоноосор хааны үед баригдаж Набонид хаан үргэлжлүүлэн сэргээсэн гэж байгаа байхгүй. Уур бол нийтийн тооллын өмнөх 26 дугаар зуунд те хот ус болж хөгжсөн бөгөөд анхны хаан нь болохоор Мисани Непата байсан гэж байна. За Мисани Непата гэдэг нь бол ан сонгосон залуу гэдэг утгатай. Тэр ойролцоогоор нийтийн тооллын өмнөх 2550-ад оноос те 2525 онд хаанчилсан Урук хотын Локал Китунг гэдэг энэ газрыг те буулган авч хаанчлал эрх мэдлийг ур хот руу шилжүүлсэн гавьяатай хүн байгаа байхгүй. Тухайн үед ур хот ойролцоогоор 90 км квадрат талбайтай ойролцоох хэд хэдэн жижиг хот болох Иридүү, Мууруу, мөн Үбейд хотыг захирдаг байсан байгаа. Тэгээ энэ мэтлэнгээр ерөнхийдөө бол ингээд Месопотамийн те бусад хотуудтай тэр дундаа Урук хоттой эрх мэдлийн төлөө өрсөлддөг байсан. Ингэснээр Месопотам хааны үед бол хот улсын дайтай хүчрхэж, дипломат харилцаанд хөгжиж, бүс нутгийнхаа эрх мэдлийг төвлөрүүлсэн газар болсон байна. Энэ хаанаас те уурын анхны угсаа буюу хаант улсын түүх эхэлдэг. Нийтийн тооллын өмнөх 2600-аас 2340 он хүртэл те оршин тогтнож байсан энэ угсаа болвол эртний шүмерүүдийн хамгийн хүчрхэг төрийн нэг.
Мисанипата хааны дараа Мискяк Нун, Илүүли, Балуулу гэсэн дөрвөн хаан дараалан төр барьж энэ угсаа нийтдээ 200 гаруй жилийн туршид ингэж үргэлжилж угсаа залгамжилж явсан байгаа. Энэ угсааны үед ур хот баян тансаг, хөгжил нь өндөр те соёлын хувьд бусад иргэншлээс ийм өөр, арай өөр сонгодог гэх юм уу те байсан нь хожим хаадын булчнаас олдсон алт мөнгөн идэлэл үнэт чулуугаар уралсан гоёлуудаас нь ч бас харагдаад байгаа юм. Одоо эртний нөгөө түүх сурвалжийн мэдээнд бичсэн зүйлийг археологийн баримтаар баталж байгаа нь энэ үйл явдал байгаа байхгүй. За ур хотын хамгийн одоо онцгой зүйл бол олон улсын худалдаа байсан. Уурын хаадын бунхнаас олдсон үнэт чулуу, зүйлт, гоёлын идэлүүдийг те энэтхийн одоо ингээ Хараппын соёл, Иран, Афганистан, Египт, Турк зэрэг холын нутгаас ингэж авчирч ирж хийжсэн нь мэдэгдэж байгаа. За энэ бол бас л тухайн улс хэр баян бэ гэдэг нь бас давхар харагдаж байгаа гэсэн үг байхгүй. Хэр баян бэ? Гадаад харилцааны хувьд хичнээн олон улс орнуудтай харилцаж байгаа юм бэ гэдэг нь харагддаг тийм. Хүнүүд ч гэсэн одоо нэг Роми үеийн шилээ аяга, эртний одоо Грекийн домгийн амтан гэдэг ч юм уу тийм. Ингээ гоёл зүйлт гэх мэтлэн одоо ингээд харь улс орнтой холбоотой ингээд олдврууд олдоод идэг нь хүннүү гүрэн бас баян байсан гэдэгтэй адилхан энэ ур хот Месопотам тийм. Эдгээр одоо шумерчүүд бол үнэхээр баян тансаг амьдарч исэн гэдгийг нь харуулдаг байгаа юм. Жишээ нь одоо ингээ улаан хөрөн өнгийн те карнелын чулууг энэтхийн хөндийгөөс лапис лазули гэдэг буюу одоо ингээ номин чулууг те Афганистанаас, мөнгийг Туркээс, алтыг Египтээс гэх те эсвэл нүүб нутгаас ингээ зөөдөг байсан. Тэгэхээр энэ хот те бүх бүсээс ачаа бараа тээвэрлдэг байсан чухал гол төв цэг болж тараад байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулах. За тэгье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Улаанбаатар гурлийн UB Rice гэдэг та бүхэн маань мэддэг болсон бах. Одоо том ширхэгтэй тэгээд нэг маш цэвэрхэн замтны хувьд бол бас үнэхээр тийм тааламжтай амттай энэ бүтээгдэхүүн одоо яг хаанаас хэрхэн одоо те бидний гарт ирдэг вэ гэхээр UB Rice брендийн цагаан будаа нь дэлхийн хамгийн том хар хөрсний 3 бүс нутгийн нэг болох бүгд найрамдах Хятад ард улсын Хэлэнжа мужийн тэгш талд ургаж одоо жилд нэг л удаа ингэж хурааж авдаг hybrid сортын будаа гэдгээрээ ийм алдартай юм байна. Тэгээ бүгд найрамдах Хятад ард улсын энэ Хэлэнжа муж ямар давуу талтай вэ гэхээр за шимт хичээлээр баялаг хөрс, цэнгэг, ус, за агаарын бохирдолгүй бүс зэрэг нь сайн чанарын будаа тарьж ургуулах гол 3 хүчин зүйл ба дээрхийг бүгдийг одоо Хэлэнжа мужид одоо цогцлоосон байдаг гэж байна. Тэгээд одоо хятадууд л одоо хамгийн сайхан сортын будааг тарихаас одоо өөр яах вүлээ. Тэгээд дээрх бүс нутагт ургасан үр тариа нь шимт хичээлээр баялаг учир дээд зэргийн органик хүнсийг үйлдвэрлэн дэлхийн нийтээр ингэж экспортлогоороо алдартай. За UB Rice брендийн цагаан будаа нь hybrid сортын олон улсын ISO 22000, ISO 9001 стандарт хангасан дээд зэрэглэх бөгөөд бусад будаатай харьцуулахад илүү том ширхэгтэй, байгалийн үнэртэй, B1, B2, кальц минерал, эрдэс бодисоор баялаг 100% органик нэмэлт бодисоор одоо бордоогүй ийм цэвэр бүтээгдэхүүн байдаг. Тэгээ энэхүү будаа E-Mart, Номин, Сансар, Наран супермаркет, Велмарт, М-Март, Өврөш сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбарт болон одоо зах худалдааны төвүүдээр худалдаалагдж байгаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг UB Rice гэд бичээд Facebook-ээс нь бас дагаад авбал илүү тав тухтай харах захиалгатай ийм боломжтой. Ингээд нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж байгаа Улаанбаатар гурлийн амттай сонголт UB Rice-ийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За урчууд одоо ингээ хоттоо те томоохон сүм хийдтэй, орд харштай, хаад ноёдын те. Тэгээ олон нийтийн талбайтай, ус дамжуулах сувг шуудуутай, орсон суугчд нь гоёл чимэглэл, үнэт идэлэлд юм нилээ дуртай байсан гэж байгаа байхгүй. Хожим археологийн малталгаар илэрсэн зүйлсээс харахад хотын хамгаалтын хан бомб те энэ зиккурат боёо одоо нэг сүм, орд харш, булш, чулуун баримл, цилиндр тамга зэрэг ийм тухайн үеийн ур хотын сүр жавхлан, эрх мэдэл, иргэдийнх нь элбэг хангалуун амьдралыг нь илтгэж байсан гэж. За ер нь ямар ч хот одоо ингээл гаднаа одоо сууг шууд хамгаалтын хэрэм бэхлэл те ийм зэрэг зүйлсүүдтэй байдаг. Одоо яг энэ ингээд зүйлийг ярьж байхад надад ч гэсэн одоо Хараарам хот бол шууд санаанд орж байгаа байхгүй. Тэгээ Хараарам хот чинь сүм хийдгэн гутал их асарт гэл хамгийн том барилга нь байж идэг. Гадуура хэрэмтэй те сууг шуудуутай их мэтлэн те хааны одоо орд харш гэх зүйлүүдтэй байдаг те яг л адилхан байгаа. За тэгээ анхны хаад улсын үед ийхүү мандж байсан ур хотод
уруудан доройтсон түүх бас байгаад байгаа юм. Цаг хугацаа өнгөрөх хэрээр уурын анхны хаадын эрх мэдэл суларч эцэст нь нийтийн тооллын өмнөх 2340 оны орчим Иламын Авааны угсааных нь тэднийг буулган авсан гэж байгаа байхгүй. Түүнээс хойш уурын хүч суларсан ч хэдэн зууны дараа 3 дахь угсааны үед буюу уур наммуугийн хаанчлалын дор дахин мандан бадарч гарч ирсэн. Нийтийн тооллын өмнөх 2047-оос 2030 оны хоорондын энэ 17 жилийн хугацаанд засагласан ур намуу хаан хотын хамгийн алдартай дурсгал болох зиккурат сүмийг бариулж услагааны системийг сайжруулан хөдөө аж ахуйг нь хөгжүүлээд ер нь ард иргэдийнхээ амьдралыг нэлээд татаж эхэлсэн байгаа байхгүй. Ер нь аливаа улс оронд ийм зөрөгтэй шийдэмгийн үйл ажиллагаа хийсэн хаан бол түүхэндээ нэлээд сайн дурддаж үлддэг. Дээрээс нь тухайн хотынхоо улсынхаа амьдралыг нэлээд сайн татаад аваад үлдсэн байдаг мөн одоо дэлхийн хамгийн эртний хуулийн нэг болох уур намуугийн хуулийг боловсруулсан бөгөөд түүний дараа шулаг хаан төр барьж эзэнт гүрнийг улам төвлөрсөн зохион байгуулалтаа улс болгон хургаж чадсан. За шулаг 40 гаруй жил хаан сууж бүр амьд ах үедээ өөрийгөө бурхан гэж тунхаглаж байсан гэдэг байхгүй. Уурын 3 дахь хаанд улс нийтийн тооллын өмнөх 1940 оны орчим Иламын цэргүүдийн довтлогоонд мөхсөн. За энэ үйл явдлыг одоо шумерөд уурын гашуудал химэх алдарч шүлэгт одоо мөнхлөн бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр шүлэгнээс нь энэ уур хотынхын тухайн үеийн амьдрал аж ахуйн байдал гэх мэтийн зүйлсүүдийг мэдж авч байгаа байхгүй. Хаан тус мөхөж ур хот уруудан доройтсон ч бас бүр мөсөн устж алга болоогүй. Бүр мөсөн одоо ингээд нөө төсвөр төвчээр тасраагүй л гэсэн утга санаа хэлээд байгаа. Дараагийн мянган жилийн турш Эсийн Ларса Бабилоны үе Касситуудын ноёрхолд байж Ассирийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтан Персийн булан руу гарах худлааны чухал төв хот хിവэрэ байсан. Гэвч байгалийн гамшиг, орчны өөрчлөлт, гол мөрний урсгал татрах, ган гачиг нүүрлэх зэрэг шалтгаанаар ур айжмаар эзгүүрчтэй нийтийн тооллын өмнөх 5 дугаар зууны үед бүрэн мөсөн эзгүүрэн алга болсон. Хөгжин цэцгэлдэж байх үедээ бол ур дэлхийн хамгийн том хотуудын нэг байсан байгаа байхгүй. Яг тухайн үеийн хүн амын тоог гаргаад үзэх юм бол тэр үеийн хүн амын 0.1% энэ хотод суурьшиж байсан гэж. Энэ нь 65 мянган хүн. За 65 мянган орчин суугчдаа дэлхийн бараг хамгийн анхны хотуудын нэг гэдэг нь бол нэлээд их хүн ам гэсэн байхгүй. Одоогоор бол нэг бараг аймгийн хэмжээний болж тарах гэдэг чинь. Тэгээ дэлхийн хүн амын одоо нэг 0.1% гэдэг бол бас баггүй тоо баримт гэж харагдаж байгаа юм. За хот намхрах газар байрлах тул шуудуу сувгуудтай энэ нь тариалангийн талбай услахаас гадна тэр сууг шуудуугаар ачаа бараа зөөгөө дэвчдэг байхгүй тий ачаа бараагаа урсгалаар давхар ашиглаад дэвчиж байгаа. Тэгээ урчууд барилга байшингаа шавар тоосго чулуу цемент зэгс ашиглаад барьдаг. Уур хотын дүүргүүдийг худалдаачаад гар урчууд зэрэг эрхэлдэг ажлаар нь ялган зохион байгуулдаг байсан бөгөөд хот гадуура 8 м өндөр 25 м өргөн хамгаалтын налуу хэрмээр хамгаалагдсан байдаг. Тэ. Гаднаас одоо дайсан янз бүрийн хүмүүс орж ирэхэд бас хамгаалах нь байна шүү дээ. Эртний хүчрхэг улсын нийслэл том иргэншлийн үлгий байсан ур хот эзгүүрсний дараа он цагийн эрэхээр илс шорон дарагдаад баларч шавар толгод болон хувирвж. Бид одоо яг энтгэр зүйлийг ярьж байхад бол саяны тэр нэг байна шүү дээ. Энэ нэг хараар хоттой нэлээд төстэй байгаад байна гэж. Гэтэл энэ алга болсон үйл явц нь болохоор элсэн дарагдаад алга болсон одоо мөксөн гэсэн санааг хэлээд байгаа сте. Энэ нь өөрөө бас Монголын төвхөнд хар хот гэж гарч ирдэг байхгүй. Энэ хар хоттой бас нэлээд төстэй. Монголын төвхөнд монголчууд одоо эртний одоо ингээд Тангууд улсын тэр нийслэл одоо Тангууд улсын нэг бэхжилт хот цайз байсан хар хот. Тэгээд монголчууд одоо эзэнт гүрний нийслэл одоо дэлхийг иргэшээлэн штэ. Энэ үед тэр хотыг болохоор айгүй чухал бомб хот болгож ирсэн байгаа байхгүй. Тэгээ Юан гүрний үед ч гэсэн энэ одоо цэргийн бааз айгүй ийм хот байсан. Тэгээ хожим нь одоо ингээд Юан гүр мөксний дараа Мин улс ч гэсэн Монгол руу довтлох юм түшиж газараа болгосон гэх мэтлэнгээр ингээд явсаар хагаад энэ хот сургуу алга болчдөг. Дараа нь одоо энийг ноён уулыг олсон Козлов гэдэг хүн анх нээж олсон байгаа байхгүй 1908 оны орчим. Тэгээ энтэй айгүй бас ингээд төстэй ингээд нэлийн төстэй ингээд түүхтэй санагдаад байсан. За он цагийн уртад бол дарагдсан баларсан энэ хотын шин түүх бол 1625 оноос эхэлсэн. 25 онд бол Италийн алдарт аялагч, судлаач, түүхч, зохиолч Петро Делла Балли гэдэг хүн
17 дугаар зуунд ойролт орнууд Перс, Энэтхэг зэрэг олон газараар аялаад тухайн нутгийн соёл, шашин, шүтлэг, хүмүүсийн амьдралыг наривчлан тэмдэглэсэн. За ингэж явахдаа болохоор 1625 онд тэр өнөөгийн Иракийн өмнөд хэсэгт орших Тел Эл Мукайр толгодыг сонирхон очигдсан байгаа байхгүй. Ингээд толгодын дундаас ийм тоосхон хан, тэг этгээд хачин бичиг бүхий ийм хар гантик чулуу мэдээ тэ идэл олсон байгаа. За тэг энийг болохоор Петро яасан бэ гэхэлэр наривчлан тэмдэглэж авсан байгаа байхгүй. Тэгээ Европын одоо эрдэмтэд Месопотамиг эртний хотуудын талаар ингээд анхны мэдээллийг нь авахт нь бол энэ аялагч нэлийн том тус дэмжлэг болсон гэсэн үг. Түүний тэмдэглэл нь хожим болоод археологчдын судалгааны суурь нь болсон бөгөөд эдгээр бичээсүүд тоосгон хааныг судалснаар ур хотын оршин тогтнож байсан эртний үе, соёл, хотын зохион байгуулалт, зан заншлын тухай анхны ойлголтууд зэрэг зүйлснүүд бий болсон байна. Түүний аялын тэмдэглэл ажиглалт нь тухайн үеийн газруудын амьдрал, архитектур, соёлын талаар маш үнэ цэнтэй их сурвалж болдог. Тэгээ Европт ойролт орнуудын идүү сайн ойлгоход ихээхэн хувь нэмэр оруулсан ийм аялал болж хувирж байгаа. Хожимо 1835 онд аялагч, зохиолч Джеймс Бэйли, Фризер Джон Росс нар бол энэ газарт очиж үзэж харснаа наривчлан тэмдэглэж бас үлдээсэн байдаг. Гэвч 19-р зууны дунд үед судлаач Генри Роулинсон гэдэг энэ хүн болвол энэ газрын тоосхны бичээсийг тайлж уншсанаар Дел Эл Мукайр гэдэг газар бол үнэндээ ур хот гэдгийг нь нотолсон байгаа юм. Ер нь 19-р зуун гэдэг бол ийм үл танигдах бичээсүүдийг тайлж уншихад дэлхийн нийтээрээ нэлээд анхаарч байсан болж тарах гэдэг байгаа байхгүй. Монголын төвхтэй холбоотой одоо нууц бичиг буюу руны бичиг гэл эний чинь ч гэсэн одоо нэг Копенгагийн их сургуулийн эрдэмтэн Томсон, Оросын эрдэмтэн Радлов нар ингээд тайлж уншсан 1890 он гэж гарч ирдэг. За тэгэхээр яг 1800 одоо ингээд энэ он бол бас л гэл хаана ямар одоо үл танигдах бичээсэн энийг яаж тайлж унших уу гэл эрдэмтдийн нэгэн чансааг шатгасан 100 болсон байж тарах гэдэг байгаа байхгүй. Багшаа надад болохоор одоо яг энэ нөгөө бичиг үсгийн хувьд аягүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Одоо нөгөө кунеформ гэдэг тухайн үе чинь энэ бичиг үсгийг одоо ч хүртэл одоо тайлж уншиж чадаагүй те одоо нууц хэвээрээ зүйл байсаар байна. А гэтэл энэ дээрх зүйлийг бас тайлаад үнссэн байгаа нь сонирхол татчихжээ. Сонирн байш. За тэгээ 1853 онд бол Британий дэд консул Джон Жорж Тейлор гэдэг Британий музейн одоо юм даалгавраар гэсэн үгтэй захиасаар гэх юм уу да. Энэ уг газарт бол анхны археологийн маллахыг эхлүүлсэн байдаг. За тэгээ энэ маллахаар бол зиккурат сүм одоо шүүлтийн хаалга хэмээх нуман хаалга бүхий байгууламжийг илрүүлсэн бөгөөд мөн олцсон зүйлсийн дунд нь Эртний хаан Набонидын бичээс бүхий цилиндр тамга байсан гэж. За 20 дугаар зууны эхээр бол 1922 оноос 1934 онд археологч Чарльз Ленорд Вули Британий музей Пенсильвани их сургуулийн хамтран хамгийн том маллахыг энд хийсэн. За энд хийсэн маллахаар бол нийтдээ 1850 гаруй буш олсны дотор 16 хаанах байсан. За өстө жинхэнэ нөгөө хүннүгийн язгууртны булш гэдэг шиг хаад язгууртны оршуулга бүхий газар гэдэгтэй адилхан болж таарах гэдэг байгаа байхгүй. Эдгээр булшнаас алт мөнгө, шүрэн идэлэл, гоёл чимэглэл, хөгжмийн зэмсэг зэргийг олсон бөгөөд хамгийн алдартай олдвор бол уурын одоо стандарт гэх хоёр талдаа дүрслэлтэй хаан цэргүүдийн амьдралыг харуулсан хавтгай модон хайрцаг байсан байгаа. За одоо манайхаар бол одоо авдар гэдээ яриад байдаг шүү дээ. За тэгэхээр энэ бол нэг тийм хайрцаг гэхэр бас яг биш ээ. Энэ 85 см-ийн урттай 49 см-ийн өндөртөө 12 см өргөн баггүй юу? Иймхээ гэсэн өргөн нь. Ийм өргөн маш нарийнхан гэсэн үг байгаа сте тий. За тэгэхээр хоёр талд нь юм гоёмсог зурагтай. Хайрцагны нэг тал дээрх зурагт нь бол уурын иргэдийн өдөр тутмын амьдралыг харуулсан бөгөөд одоо манайхаар бол одоо нэг өдөр гэдэг шаргуу нэг өдөр гэдэг зурагд шүү дээ. Тэнтэй адилхан байхгүй баяр ёслол хийж байгаа, мал маллаж, тариа ногоо тарьж байгааг ингэ дүрсэлсэн. Харин өвлүүлээд шүү дээ. Ямар хэмдэг. Харин хайрцагны нөгөө талд нь болохоор дайнд явж буй цэрэг эрс, унаа хөсөг, олзлогсдыг дүрсэлсэн байдаг бөгөөд тэгэхээр нэг талд нь инх цаг буюу энгийн тайван амьдралыг, нөгөө талд нь болохоор цүүн цаг буюу дайн тулааныг харуулсан гэж эрдэмтэд судлаачид үзээд байгаа. За энэ хайрцаг нь модон суурьтай, дээрээ алт, гантик, өнгөлсөн чулуу, шаазан зэсийн элементээр хийсэн чимэглэлтэй. Судлаачдын үзэж байгаагаар уурын стандарт нь урлагийн бүтээл төдийгүй шүмерүүдийн нийгэм, соёлын амьдралын бүхэл бүтэн зураглал, түүхийн үнэт сурвалж болж байгаа байхгүй. За өнөөдөр уг олдвор бол Британий музейд хадгалагдаж байгаа. Тэгэд Чарльз Ленорд Булигийн
бас нэг чухал олдвор илрүүлсэн нь бол энэ бол хаадын оршуулгын газраас олдсон Пуапи хатны булш гэж байгаа. Пуапи хатны булш. За булш нь бол айгүй том өрөөтэй. Энэ өрөөний төв хэсэгт нь байрлах тансаг модон сандал дээр байсан бөгөөд алт гантгаар чимгэлсэн байсан нь Пуапи хатны зэрэг зинда нийгмийн өндөр байр суурийг нь илтгэсэн байдаг. За тэгээд булшинд бол олон алтан зоос, алт, гантиг, мөнгөн идэлэл, гоёл чимэглэл, гоёмсог толгойн зүйлт, хүзүүний зүйлт бүгд зэрэг үнэт идлийг хийсэн байгаа байхгүй. Тэгээ Пуапи нь бол уурын те анхны угсааны ингээд үеийн язгууртан дээдс байсан бөгөөд булшнаас нь олдсон тансаг идэлэл, алт мөнгө, гантиг, өнөч чулуугаар хийсэн идэлэл, гоёл чимэглэл, модон сандал, гоёмсог толгойн зүйлт зэргээс нь харах юм бол хатан эсвэл хааны ээж те их хатан гэх юм уу те байсан байж магадгүй гэж таамагладаг. За ингэж таамаглах бас нэг шалтгаан бий вэ болохоор хатны булшнаас нийтдээ 77 хүний цогцос те илэрч олцсон байгаа юм. Гэхдээ энэ нь бол хүмүүстэй одоо зөвхөн хатнаа амар гоё ингэж гоёмсгоор ингэж оршуулсан байна штэ. Тэгснээ эдгээр хүмүүс нь юу ч байхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс нь юу гэсэн үг вэ гэхлээр ямар нэгэн байдлаар юм баян тансаг, идэлэл сэлт те гоёл чимэгдэд ийм зүйлгүй байсан учраас энэ хүмүүс бол нөгөө хааны одоо хатны албатууд нөгөө хөгжимчин, одоо бүжигчин, дуучин гэдэг ч юм уу те дагуулч дагуул гэх юм уу да. За ерөнхийдөө бол одоо нөгөө урлагийнх нь их байсан юм шиг байгаамаа. Яа те чанга байгаадгаас тэгээд тэрнээс гадна ер нь жирийн одоо нөгөө хойд насанд нь үйлчлэх ёстой гэдэг утгаар зарч шивгчин энэ бүх хүмүүсүүдийг л оршуулсан болж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн хаач ийм үйл явдал харагдаад байгаа зү те. Монголын төвхөнд чарагч чинь хүннүүд чарагч чинь эртний хан улс те. Тэгэл эртний улс орнуудын ингээ хаад язгууртнууд нас барахаараа заавал хойд насанд нь үйлчлэх ёстой хүнийг дагалдуулж оршуулад байна. Энэ үеийн хүмүүсийн амьдралыг яг ингээ тухайн үед нь тэр цагт ингээ бодоод үзэх юм бол хүн мэдээж амьдрахыг хүсэн штэ. Тийм штэ. Тэгэхээр чинь юу болох вэ гэхээр эзэн одоо энэ хатнаа болол өстой яа урт наслаасаа л гэж амьдраадсан байгаа. Хатан зүг шиг хайрлах хэвээр амар хайрлсан баг. Гэтэ тэгээ хайрлаад исэн учраас хатан бас өндөрч наслаагүй байж болох юм те. Юу ч хийгээгүй учраас би энэ за яна хоёлоо шинжлэх ухаан ярьж байгаа шоолоод энэ ч гэхдээ яриандаа жоохон авцсных шүү дээ. Гэхдээ бас яг л тэгж л бодно шүү дээ. Тийм энгийн иргэд бол тэгж л бодно. Нэг нөгөө ярихад гэдэг шиг. Хатан бол өндөр наслаасаа, хаан бол өндөр наслаасаа тий. Энэ хүн өндөр наслж иж би урт удаан амьдрнаа. Хорвоогийн нарыг одоо хитэнтэй харнаа гэдэг юм байгаа шүү дээ. За тэгээ сонирхолтой нь тухайн үед бол уурын малтлагаас олдсон олдрууд дэлхийн сонин хэвлэлүүдэд шуугаан тарж байсан. Тэр бүхэл алдар зохиолч тий Агата Кристи хүртэл энэ газрыг үзэхээр ирээд археологч Макс Мелоунтай танилцаад хожимд түүний гэргий болсон гэж байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээ нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллагчаар Tokyo application маань ажиллаж байгаа. Тэгээ манайхан бас Tokyo application-ыг хэрвээ татаж амжаагүй бол утсандаа татаад аваарай. Маш олон даваа талуудтай. Тэгээ бас одоо дор дурдах гэж байна. Future of Lifestyle Tokyo. За Tokyo-тэй жолоочд маань он дуустал Tokyo-гоор зогсоолын төлбөрөөр төлөх бүртээ 10% хөнгөлөлт эдлэн. За дата ирэх топ моторс үйлчилгээний хөнгөлөлт power bank түрээслэх эрхүүдээс ингэ сонгож авах боломжтой юм байна. Тэгэхээр бид нар ч одоо зэртэй тэргүүл нөгөө зогсоолын төлбөрөөр төлдөг юм уу те дата ирэх авдаг юм уу авдаг л үйлчилгээ учраас энэ дээр нь ингэж хөнгөлөлт үзүүлж байгаагаараа маш таатай байна. За мөн Петровис Сод Монгол, M-Oil, Eco-Oil зэрэг шатхуун түгээх станцуудаар үйлчлүүлэхтэй Tokyo кредит ашиглан төлбөрөө зээлэрт одоо төлөх боломжтой. Тэгэхээр зөв зүйлдээ хэрэгтэй үедээ л ашиглах юм дижитал зээл гэсэн үг. Тэгээ Tokyo кредит үйлчлэгийг ашиглан бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Tokyo Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл гэсэн үг. Тэгээ бэлэн мөнгө болгон бол гаргаж авах боломжгүй. Бид нар бол бензинээ одоо тий хэрэггүй шалтгаанаар авна гэж байхгүй. Тэгэхээр одоо яг хүн болгоны хэрэглээнд нийцсэн хүү тий хэрэглэгчийн шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлэн за хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл юм байна. Тэгээ машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, цахилгаан машин, цэнэглэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Тэгэхээр машин барьдаг хүн болгонд бол те маш олон даваа талуудыг үзүүлж байгаа юм байна. Тэгээ Tokyo application гэдэг та бүхэн татаад аваарай. За мөн
илүү дэлгэрэнгүй мэдээллийг Tokyo Zigimэн сайтаас улаан үзээр танилцаарай. Баярлалаа. За баярлалаа Токигийн ханд болондоо би ч нэг мэдээллийн дугаартаа болохоор датагаа бол дандаа Токио гаргадаг байхгүй. Ихэнхдээ айгүй их урамшуултаа байгаад байдаг. Хурд эргүүлж байгаа. Хурд эргүүлдэг. За өнөөдөр би яг датагаа бас нэг 50 ГБ дата шүү дээ. Тэрнгүүр цэнгэлсэн бүгөртлөө хурдээ эргүүлээд 5 ГБ дата бас хожиж авсан. Өмнөх дээр бүр 50 дээр нэмэх 50 авсан шүү дээ. За тэг баярлалаа тий. За Ур хотын хамгийн алдартай байгууламж бол Зиккурат тий сүм. За маш сайн хадгалагдсан энэ сүмийг бол 2009 онд Америкийн нэгдсэн улсын айрам Иракийн засгийн газрын мэдэлж шилжүүлж жуулчны бүс болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн гэж. За нөхцөл байдлыг бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа. 2003 онд тий Америк Ирак хоёрын дайн болсон. За тэгээ энэ цагаас хойшоогоо ер нь бол энэ бүс нутагт бол Америк тэг ингээд байж байгаад одоо нөө Иракийн засгийн газарт 2009 оноос хойш ингээд шилжүүлж өгөхөд одоо нөө аялал жуулчлал гэдэг зүйл рүүгээ ингээд нэлээд анхаарал тавьж байгаа гэж харж болох юм. За тэгээд өөрийн одоо Зиккурат болвол уран барилгын хувьд ч түүх дурсгалын хувьд ч гайхамшиг гэж хэлж болохоор цогцлбор байгаа байхгүй. Тэгээ энэхүү сүм нь болохоор энэхүү сүм нь 64 м урт 2000 яа 46 м өргөнтэй 3 давхар шатлалтай 21 м орчим өндөр байсан гэж судлаачид үзээд байгаа. За тэгэхээр энэ бол яг ингээд доош нь харуулчих юм бол баг хүннүүгийн язгууртны бууштай нэлээд төстөөдөө тэг хэмжээ бас харагдаад байгаа. Шатлан дээшлүүлсэн дээд хэсэг нь бол наана буюу те сарны бурханд дахил өргөх зориулттай. Зиккуратын голд урт нарийнхан шат тайзтай дээд хэсэгт нь болохоор тахилын сүм баригдаж байсан. Тэг байрлаж байсан гэж. Энэ сүм яг хотын төв байралтай бөгөөд хамгийн дээд хэсгээс хотын төв бүхэлдээ харагдах үс байдаг. Зиккуратыг тойроод бусад сүм, хааны ордон, хурлын танхим, тахилч, гигантнуудын сууц бий болсон байдаг. Тахил гэхэр л одоо дээр нь те ямар нэг хүн юм уу малыг л одоо цааш нь харуулж байгаа л явдал жоохон төсөөлөгдөж лээ. Тэгээд одоо яах вэ? За нөгөө одоо нөгөө археолог сонсоор байгаа тахил өргөн гэдэг дандаа хүнээр төсөөлөд бас бодож болохгүй те. Тахил тахилгын зан үйл гэдэг чинь бас маш олон байгаад байдаг. За тэгээд эртний одоо ийм нэг бурангу гэх юм орчин цагаар бол тайлбарлагдах боломжгүй. Тэгээд тухайн үед яг л тийм байсан юм шиг хүнээр тахил өргөдөг зан үйл бол бас нэлээд байсан гэдгийг бас ярих хэрэгтэй те. За эдгээр барилга бол бүр барилга өрөнтэй шавар тоосго, чулуу цемент ашиглан барьсан тамга бичээсээр чимэглэсэн байдаг. За харин хотын зах хэсгээр иргэдийн сууц байсан бөгөөд нэгээс хоёр давхар гадна талаасаа шаварцсан мод зэгсэн одоо ингэ дээвэртэй байсан гэж. Ур хотын гудамжнууд нь баг зэрэг мушгирсан ус зайлуулах сургууттай байсныг одоогийн туураас нь харж болно. Түрүүн би нэг цус дурдсан штэ цилиндр тамга гэдэг. Энэ бол нэлийн чухал олбор байхгүй юу? Худалдаа, 8 хөгжсөн одоо ингэ те урчууд бол альва тохироо гэрээг энэ тамгаар баталгаажуулдаг байсан бөгөөд хүмүүс эдгээр тамгыг шавар дээр дарж дараа нь баримт бичгээр дарж баталгаажуулдаг байсан нь тухайн үед хууль, ёс журам чанд байсныг бас харуулдаг байгаа. Ур хотын сүм, ордон, хаадын болон энгийн иргэдийн гэр сууцны ханан дээр энэ шаантаг бичээсүүд байдаг. Эртний нэг бичээсүүд нь те одоо ч ингэ байгаад байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бичээс нь тухайн орон сууц тахилын газрыг хэн эзэмшиж байсан. Эдгээр одоо тэр барилга байгууламж нь ямар зориулттай ингээд одоо орчин цагаар бол нөгөө реклам хаяг хаяг ийм шахах зүйл байгаад байгаа байхгүй. За үүнээс гадна зарим бичээс нь шашны агуулгатай тахилын жигсаалт эд зүйлсийн бүртгэл зэрэгч байсан гэж судлаачид дүгнэж байгаа юм. Тэгэхээр агуу иргэншлүүдийн үлгий эртний томоохон хотуудын түүх бас нэг ерөнхийдөө л юм төстэй байгаад байдаг тий. Яагаад гэвэл хүчрэгчж мандаж бадраал гарч ирдэг. Тэгжээснээ уруудаал, гамшиг, байгаль, цаг уурын нөлөөгөөр эзгүүрдэг, эсвэл дайн тулаанд суйцсан байдаг. Одоо галтууланд ч хүртэл дарагдсан гэх мэтлэнгээр тий. Ийм мэтлэнгээр явсаар агаад одоо ингээд мартагддаг ч юм уу ингээд явсаар агаад хожимо нэгдэхтэй нэлээд гайхамшигтай нээлтүүд болж гарч ирдэг. За өдгөө бол аялал жуулчлал, судалгаа, археологийн чухал төв болсон Ур хотын түүхч эртний олон хотынхтой бас л яг л адилхан байгаа байхгүй. Хамгийн гол нь эдгээр хот, тойр, соёлын өвд одоо ч ингээд юм судалгааны ажлууд үргэлжлэлээр байгаа бөгөөд шин содон олдуурууд илэрсээр байгаа даа. За энэ нь цаашдаа юу гэсэн үг вэ гэхэлэр энэ хот суурангаас ирээдүйд одоо тий бас дэлхийг донслохоор археологийн шинжилгээ ухаанд нэлээд нээлт болсон эдгээр олдурууд бол нэлээдгүй олдох байхаа.
Учир нь одоо сая ингээ хэллээ шүү дээ. 90 одоо километр квадраттай юм том хотоо гэж ярьлаа тий. Тэгэхээр нэг хотыг судлана гэдэг бол нэг 100-д хийх ажил биш л гэж болж таарад байгаа юм л та тий. Энэ бол хэдэн зуун жилийн хугацаанд үргэлжлэх дараагийн шинжилгээ ухаануудынхаа бас нээлтүүдийг хүлээх гэх мэтлэн зүйлүүд байгаад байна. Одоо жишээ нь бид нар нөгөө археологчд гэж яриад байгаа мөртлөө бид нарыг биер багс бариад одоо ингээд маллах хийдэг шүү дээ тий. Шүдний одоо энэ багж чинь гэж ашиглаж ингэж тэр маллах хийгээд байна. Гэтэл тэр нь өөрөө цаагаараа тэр багаж өөрөө хоцрогдсон багаж байвал яах вэ? 10 жилийн дараа 20 жилийн дараа магадгүй тэр биерээр юм багсаар бид нар юу ингээд урсгаад алга болгож байгаагаа ч бас мэдэхгүй байж болно шүү дээ тий. Тэгэхээр археолог бүр нарийн болгоцсон бол илүү нарийн шинжлэх ухааны технологийн тийм нарийн бүх юмнуудыг ашиглаж сурах хэрэгтэй л гэж үзэж байна. За тэгээд өнөөдрийн дугаар энэ хүрээд жаргаж байна да. За тэгээд нэг технологийн дэвшлэгсэн яг сая нэг кино санаанд орлоо л да. Яг нэг модны доройгоо археологийн олдруудыг ингээд дээрээс шууд радаарлаад ингээд олон явдаг. Тэр ихтэй нэг ирээдүйд болж байгаа одоо нэрийг яг марчлаа. Яг тэр цаг үед магадгүй те өнөөдөр бидний нээж амжаагүй энэ зунд нэг амжаагүй зүйлс нэгтгэж бас үгүйсэхгүй юм байна одоо гэж ойлголоо. За өнөөдрийн нэвтрүүлэг маань их сонирхолтой байлаа. Энэ бичиг үсгийн үлдээсэн өв зэрэг нь бас үнэхээр бас сэтгэл татлаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Улаанбаатар гурлийн UB Rise амттай сонголт болон The Future of Lifestyle Tokyo аппликейшнийг үндэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 GHz төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. За тэгээд дараагийнхаа дэлхийн гайхалтай нэгэн олдороор эргүү уулзъя. Одоо маш нарийн мэдээлэл бэлтгэн бидэнд хүргэж байгаа Марат багш танд их баярлалаа. Хамтаас үзэх сонсогчдод баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.